болсон байх юм а. Хавар хэдийний хаяанд ирж хаврын тариалалт эхэлчихсэн байх ёстой боловч харамсалтай нь тариаламжид салбар яамны хооронд үлсэн асуудал шийдэгдэхгүй байсаар байна. За энэ тал дээр зарим нэг тодруулга мэдээлэл авахар бидстүүдээ хүнсүүд аж ахуй яамны төрийн нарийн бичгийн дарга ариун болдгийг урьсан юм а. За ариун минь төргий бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. За ингээд өчигдөр одоо өнөөдөр зарим нэгэн үйл явдлаас та бүхэн ч бас харсан ингийн иргэдч бас үзэгчид харлаа. Үнэхээр хаврын тариалт оройтлоо гэж тариаламжид маань хашгирахаас наах нур нь харин салбар яамнууд оройтойгүй гэсэн тайван байдалд байгаад ах шиг байна. Яагаад та бүхэн ингэж үзэж байгаа бас албаны хүний хувьд? Хаврын тариалт 4 сарын сүүлээр 5 сарын ихээр хийгдэж дуусна. Одоо хүнсүүд аж ахуй яамны зүгээс өнгөрсөн зунаас эхэлж хаврын тариалтанд бэлтгэл ажилд орж хангагдаж эхэлсэн. Одоо өнөөдөр бид нар бэлтгэл ажлынхаа хэрэгжилтэнд ороод явж байна. Төрөөс хүнсүүд аж ахуй яамнаас тариалал эрхлэх дэмжих сангаар дамжуулж тариалал эрхэлж байгаа эрхэн аж ахуй нэгжид болоод тодорхой дэмжлэг үзүүлж үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар тариалал эрхлэх дэмжих сан дээр 6-7 орчим мянган өрийн будаа одоо нөөцлөгдсөн одоо тариалан эрхэлж байгаа эрхэн аж ахуй нэгжид худалдахаар бэлэн болцсон одоо захиалга аваад гэрээгээ байгуулж явж байна. За үүнээс гадна одоо босод уран хооллын бодис, бордоо, одоо өөр шатхуун босод одоо зээл тусламж, тархт техникийн одоо нөхцөлтэй одоо хөнгөлтөө нөхцөлөөр олох ийм үйл ажиллагаанууд бол хэвийн явагдаж байна. Яг гоо та бүхэн бол хаастай бичгтэй яаман дээр сууж идэг улсууд байх л да. Яг одоо энэ газар дэлхийг аргадаж энэ нарийн технологийн дагуу үйл ажиллагаа явуулдаг тариаламжид маань оройтойд байна гэж одоо хэлээд байгаа бол бас орггүй байх л да. Тэгээ энэ одоо засгийн газраас аль хэдийн шийдвэрийг гаргацсан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг яагаад яам маань удаагаад байгаа юм болоо? Хэрвээ энэ асуудал шийдчих юм бол тэд нар маань хурдхан тариалалтаа эхлэмээр байна л гэдэг байгаа шүү дээ. Яам бол ерөөсөө яам нь одоо цаастаа зурулдаж ч юм уу оффист ч юм уу үйл ажиллагаа явуулдаг. Одоо өөрийнхөө одоо хүнсүүд аж ахуйн газрууд байдаг, тариалал эрхлэх дэмжих сангийн салбарууд байдаг. Үүнээс гадна манай тариалал одоо яамны толбогдох албан тушаалтнууд бол байнга орон нутагт ажиллаж байгаа. За энэ 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийн асуудал өнгөрсөн 100-аас хойш яригдаж эхэлсэн юм аа. Өнгөрсөн 100 бол та бүхэн мэдж байгаа. Хаврын тариалалт одоо тариалалтын үеэр бас 100 гам болж тийм ээ тодорхой хэмжээний ургац алдсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ тариалал эрхэлж байгаа эргэн аж ахуй нэгжүүд маань эргэлтийн хөрөнгөгүй болох магадлал одоо энэ хаврт дараагийн хавар бол байх нь бол тодорхой болцсон байсан. Ийм учраас одоо хүнсүүд аж ахуйн сайдын зүгээс одоо улсын хуралд одоо 11 сард өнгөрсөн 11 сард тодорхой асуудлыг оролцуулж одоо шийдвэрлэе гэдэг улсын хурлын тогтоол оруулж шийдвэрлүүлсэн. Энэ хүрээнд засгийн газраас бас дунд хугацааны хөтөлбөр батлагдсан. За батлагдсны дагуу хөгжлийн банкнаас 100 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг гаргах боломжтой гэсэн асуудлыг засгийн газар шийдвэрлээд за ингээд хүнсүүд аж ахуй яамнаас одоо 1500 орчим эргэн аж ахуй нэгжүүд маань за 100 орчим тэрбум төгрөгийн одоо хөнгөлөлтөө зээл хэрэгтэй байна гэдэг бүх мэдээллийг хөгжлийн банкд хөргүүлцээ. Хөгжлийн банк нь бол бидэн дээр ямар ч тийм бичиг ирээгүй байгаа. Хөгжлийн банкнд танаад хэлбэл очиод ярилцлага ч гэдэг юм уу сурвалжаа хийх ёстой шүү дээ. Тэгэхгүй та нар ингээд нэг мэдээлэл үтсчээ тийм ээ ингээд тэгээгүй юм байна шүү дээ. За гэж ярьж болохгүй л дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар хөгжлийн банкнаас бидэнд мэдээлэл өгчөөд байна. Ямар ч бас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн одоо урьдчилан санхүүжилтийг бол гаргая. Мэдээж хөгжлийн банкн дээр бас өөр олон төслүүдийг санхүүжүүлээд явдаг ийм хөрөнгө оруулалтын шийдвэртэй юм банк байдаг. Тэгэхээр одоо ямар ч байсан эхний удаад бол хөрөнгө энэ байгаа цагт тариал одоо энэ цаг хугацаатай холбогдуулаад санхүүжилтийг шийдвэрлэлээ гэдгийг бол албан ёсоор мэдэгдсэн. 3 арилжааны томоохон гэж байгаа арилжааны банкаар энэ асуудал зээл маань явагдана. Тэгэхээр одоо манай тариал эрхэлж байгаа эргэн аж ахуй нэгжүүд маань тухайн хүнсүүд аж ахуйн дээр болоод тухайн арилжааны банкуд дээр хандаад зээлээ аваад цааш явах боломж нээгдэж байна. Би тэгэхээр ариун болтлоор дарга би бол одоо жишээл тариалангийн салбартай ямар ч холбоогүй зүгээр сэтгүүлчнийхээ хувьд аль тал нь үний яриад байгаа аль тал нь худлаа яриад байгаа гэдгийг бас үзэгчдийн өмнөөс асуух хэрэгтэй л гэж үзээд байна л да. Тэгэхээр тариаламжтай маань төлөөлөл бол хөгжлийн банкн дээр очиод уулзахад бол одоо танаа бас яамны төлөөлөлтэй хамтдаа очисон байна л л. Тэгэхээр ямар ч одоо тийм асуудлыг хурдан шийдээд юм яамны төлөөлөл байхгүй байх гэж байна. Тариаламжтын төлөөлөлгээд одоо толгойн 20 орчим төлөөлөлтөй хүнтэй чухамдаа бид уулзсан. Ингээд асуудал таамаг буруу мэдээлэл өгөөд байна. Яг бидний зүгээс ийм асуудал шийдвэрлэгдсэн гэдэг үзүүлж харуулад тийм байна. Одоо ингээм хамтдаа асуудлаа шийдээгээд хөгжлийн банк дээр манай төлөөлөл очиж уулзсан. Ингэж очиж уулзаж асуудлаа мэдсэний дараа огт өрөөсөө ийм болоогүй юм шиг ийм яриад байгааг би ойлгохгүй байна л та. За яг бид нар бас дараагийн хөтөлбөрөөр хөгжлийн яамныхаа хөгжлийн банкныхаа бас төлөөлөлтөй мэдээлэл авч үзэгчдэд хүргэнэ л дээ. Тэгэхээр импортын квотын асуудал бас нэлээд хурц хэвээрэл байгаад байна л да. Ер нь яамны зүгээс энэ импортын квотыг цуцлах уу? Ер нь
зогсоох уу? Хэрвээ зогсоол. Монгол улсын хүнсний хэрэгцээ жилдээ 22 сарда 22 орчим мянган тонн, жилдээ 250 мянган орчим тонн гурилын хэрэгцээ байдаг. Гурилын бүтээгдэхүүн буюу талах тайраа одоо бусад гурилаар хийдэг бүх бүтээгдэхүүн ийм хэрэгцээ байдаг. Өнгөрсөн жилийн тухайд бол яг өнөөдөр бид нар мэдээлэл авахад 111 мянган тонн хүнсний улаан буудаг тариалсанд эргэлж байгаа эргэн аж ахуйн нэгжүүд маань гурилын үйлдвэрүүд болоод тариалал эрхлэх дэмжих сан дээр тушаажээ. Энэ хэрэглээ маань одоо хугацаагаар нь бодоход 3.5 сарын хэрэглээ байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо 11 сараас тооцоход одоо 2 сарын дундуур энэ дотоодын тариалсан буудааны нөөц дууссан. Өнөөдөр одоо 50-аас 60 орчим мянган тонныг импорт улаан буудаа орж ирээд байна. Энэ өөрөө эргээд бас 3.5 сарын хэрэгцээтэй байгаад. Өөрөөр хэлбэл одоо энэ будаа байснараа одоо өнөөдрийн байдлаар 4-5 сар хүртэл улсын хэмжээнд нөөц байна. Инээс цааш дахиад аврын одоо намрын ургац цорох хүртэл дахиад 3-4 сарын нөөц байна. Тийм учраас энэ асуудлыг бол бид нэр хүнсний хэрэгцээг тасалдуулахгүй байх, зохиомжтой хомсдол үүсэхгүй байх, үн өсөхгүй байх утгаар нь бол импортын хүнсийг ашиггүй шаардлага оруулж ирдэг. Гурил хүнсний улаан буудаа, гурил өрийн улаан буудаа бол өөрөө Монгол улс стратегийн хүнс гэж тооцдог. Бидний үндсэн хэрэглээ бол ерөнхийдөө гурилын бүтээгдэхүүн мах байдаг. За энэ ч утгаараа бол одоо хүнсний тухай хууль зааснаар хүнсний аюулгүй байдлын үндсний зөвлөлөөс жилд тодорхой хэмжээний улаан буудааг бол оруулж ирэх шаардлагатай гэдэг зөвлөмжийг хөдөө аж ахуйн ирүүлдэг. За энэ хүрээнд 125 мянган тонн хүнсний улаан буудааг импортлох шаардлагатай гэж тооцоод зөвлөмж ирсэн. Энэ хүрээнд импортлох квоталын үйл ажиллагаа явж байна. Өөрөөр хэлбэл яг өнөөдрийн байдлаар бол дөнгөж тал орчим үлдээд байна. Орж ирээд байна. Бусад тал орчим хараахан орж ирээгүй байна. Хэрвээ энэ будаа орж ирэхгүй бол хүнсний хомсдол үүсээд энэ хүнсний улаан будаа ч өөрөө үн өснө, гурил нь өснө. Инглээрээ бас дагаад одоо бас инфляци өргөдөн эргээд бодолтой авахч маань илүү өндөр үнэтэй гурил удаа талах амнаа л гэсэн үг. Тэгэхээр одоо доктортой хэрэгцээг, доктортой нийлүүлэлтийг балансыг барьж хүнс хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол манай өнөөдрийн байдал өнгөрсөн жилийн ургацын дүнгээр бол одоо 580 орчим тонн төргөөр одоо тонн үн тогтсон. Түрүү жилийн үн болохоор 550 байсан. Гэтэл өнөөдөр яг энэ өвлийн дүнгээр харахад Орсын холбооны улсаас нэг одоо тонн импортын улаан буудаа маань нэмэгдсэн өртгийн албан дотор, гайлын албан дотор 20% төлөөд 480-490 мянган төгрөгөөр орж ирж байгаа гэсэн ийм мэдээ гарч ирж байна. Өөрөөр хэлбэл одоо гадаадаас улс Орсын холбооноос импортлж байгаа будаа манай дотоодын импортын будааг одоо үйлдвэрлэж байгаа будааг бодлоор хамтдаа орж ирдэг. Гэхдээ энэ өөр үндэсний аюулгүй байдал хүнсний одоо нийлүүлэлт одоо асуудал байдаг учраас төрөөс хүнс хөдөө аж ахуйн яамнаас засгийн газраас зайлшгүй тариаланч дэмжих үйл ажиллагаа явуулдаг. Энэ илэрлэн хүнс хөдөө аж ахуйн дэргэд тариалал эрхлэлт дэмжих сан байдаг. Сангаар дамжуулж одоо нийт тариалал эрхэлж байгаа эргэн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж үйл ажиллагаа явуулдаг. Төрөний таны яриад исэн л да тариаланчийн төлөөлөлгээд 4-5 хүн байдаг. Байнга л одоо гарч идэг. Эдгээр хүмүүсээ тариаланчдыг төлөөж болохгүй. Цаана нь 1500 орчим одоо жирийн тариалангийн бизнесээ эхлээд явж байгаа, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа олон зуун эргэн аж ахуйн нэгжүүд байдаг юм аа. Гэхдээ хамгийн томоохон одоо тариалангийн салбарын гол ачааг үрж байгаа хүмүүс нь энд төлөөлөлж дуурч ийн гэж би бол хувьдаа ойлгож байна л да. Тэгэхээр одоо нэг ийм асуудлаас байгаа гэдэг тариаланчид хүнс хөдөө аж ахуйн яамныхаа сайдтай хэл амаа болохгүй. Миний бодлоор одоо зүгээр эмэгтэй хүний утгаараа ч юм уу хоёр тал ширээний хоёр талд суугаад хүн хэлээрээ хөл мал хөлөөрөө гэдэг шиг яагаад тулгараад байгаа асуудлаа ярилцаад гарц боломжуудаа хамтдаа шийдчихэж болов уу? Асуудлаа шийдээд явдаг. Шийдэж болохгүй байх гэж тариаланч маань мэдээд байгаа учраас танаас асуугаад байна. Өнгөрсөн 7 хоногт ихэд л бас 20 орчим төлөөлөлтөд нуулзаад болж гин. За ингээд асуудлаа ингээд шийдээд явъя, цаашаа гараад явъя гэдэг асуудлаа инээж хөрөөл яриад явж байгаа шүү дээ. Асуудал байхгүй. Дээрээс нь тариаланчтай хүнс хөдөө аж ахуйн болоод хүнс хөдөө аж ахуйн сайд муудалтай ч юм уу ойлгоцохгүй зүйл байхгүй. Хэн тариаланч одоо хүнс хөдөө аж ахуйн сайд болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг юм яриад байгаа зүйлийг таваас харах хэрэгтэй шүү дээ. Ерөөсөл нэг хоёрын хүмүүс л банк тим ярьж явдаг. Тэрнээс биш нийт тариаланчтай бол хөдөө аж ахуйн, хүнс хөдөө аж ахуйн сайд одоо хаврын тариалтын үеэрч тэр, намрын ургац цороолтын үеэрч тэр, энэ үйлч тэр бос байдлаар тариаланч иргэд аж ахуйн нэгжүүдтэй хэвийн уулзаал үйл ажиллагаагаа явуулж байгаа. За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцсэн танд. Баярлалаа. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Ирэх үзэгчдээ бид хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нэрийн бичгийн дараах хариу болттой ярилцлаа. Үргэлжлүүлээд зарим